Энэ жилийн наадмын урьдчилан төсөв батлагдсан олонний гайхширлыг төрүүлээд байна. Нийт 50 төгрөгөөр наадах гэж байгаа нь урьд төдж болж байгаагүй үйл явдал юм. Энэ хэмжээний мөнгөөр төрөх хэмлэг 5-ыг, ерөнхий боловсролын сургууль 10-ыг, цэцэрлэг гэхэд бүр 30-ыг барих байсан юм а. Энэ жилийн наадам 50 орчим төлбөрөөр төсөвлөгдөж 50 орчим төлбөр наадмын баяр наадмын 3 хоногийн үйл ажиллагаанд зарцуулагдах нь. Тэгээд гадны бидний шоолдог гэдэг монголчууд жил хураас хүнсээ цагаасаар өөрөөр хэлбэл дуусчих юм байна. Тэгээд тэр нь болж байгаа юм шиг 3 хоног баярлах ийм баяр наадмын үйл ажиллагаанд 50 гаруй төлбөр зарцуулж байгаа маань улс орны өглөөд ийм баяр билүү ард түмний амьдрал өглөө сайн амжиргаа өндөр байгаа билүү гэж бодох гэж нөхцөл байдлын хурал надад хэлэлцүү тав сайн мэдж байгаа. Энэ жилийн наадмын төсөв өмнөх наадмуудаас даруй 50 дахин өссөн байгаа юм а. Өнгөрсөн жил гэхэд бид 1 тэрбумаар наадад болж байсан. Гэтэл энэ жил болохоо байжсан нь үнэхээр хачирхалтай юм а. Чухам юунд зарцуулах болсон сонирхол түүл цэнгэлдэг хүрээлэнд 2000 суудал нэмэн машины зогсоод барина. Тэнд 3000 машин тавина гэх мэт урсгал зардалтаа 4 тэрбумыг зоосон байна. Эдгээрийг өнгөрсөн оныхтой харьцуулан үзвэл хамаагүй их зардал болж байгаа юм а. Үндэсний бүхэн салбараас гэхэд энэ жил 97 саяыг гаргуулахаар болж байгаа. Мөн соёл урлагийн салбарт 970 сая төгрөг нэмж гаргуулахаар болсон байгаа. Төрийн яслал хүндэтгэлийн салбар хооронд 112 сая төгрөг нэмж төсөөлсөн байгаа бол одоо нийтдээ 574 сая төгрөг болгон нэмээд байгаа юм. Энэ бол зүгээр л ууж идэвхтэй зарцуулж байгаа мөнгө гэж хэлэхэд болно. Түүнчлэн хүй долоон хуудгийн талбайг тогтоолоход 322 сая төгрөг хаях болсон нь ч мөн энэ данхар төсийг одоо ихээхэн зай эзлэх болоод байгаа маа. Энэ бүхнээс харахад бид баярлаж наадаж чадхаа билсэн байх юм. Өөрөөр хэлбэл баяр наадамд тойрсон эрүүл бус үзүүлэлт газар асар байна.